За мөн дууны яруу найргийг бичиж үзэгч болон сонсогчдын хүртэл болгосон. За ийм нэгэн залууг өнөөдөр урин оролцуулж байгаа. Энэ бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Ядамсрангийн Отгон Баяр. За ингээд түүнтэй ингээ сайхан ярилцлага хийгээд хүсэл мөрөөдлийн ертөнцөөр хамтдаа аялцгаая. За юуны өмнө бас телевиз үзэгчдийнхээ өмнөөс танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танай телевизийн хамт олон ч гэсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Хэвлэл мэдээллийн салбарт за бүр тодруулах юм бол за мэдээллийн салбартаа манлайлагч гэдэг Eagle телевизэд ажиллаж 10,000 гаруй мэдээг бэлтгэж үзэгч олноо хөргөж байсан. За ийм чадварлаг за сурлагчдын нэг нь бол харгуу та байсан. Тэгээ яг одоогийн байдлаар бол маш сайн чадварлаг өсгөрөөд яруу найрагчдын тоонд бол багтаад явж байгаа шүү дээ тийм ээ. Яг энэ яруу найрагч гэдэг зам руу орох болсон тэр шалтгааны нас сонирхъя гэж бодож байна л да. Түүхээс нь хаваалцъя. За тийм ээ би одоо телевиз телевизэд анх ажлынхаа гарааг эхэлжсэн байна. Зураглаачаар. Тэгээд Eagle телевизэд дамжиж ажиллаж одоо хэвлэл мэдээллийн салбарт 7-8 жил ажилласан. Зураглаач хүн байгаамаа. Одоо намайг бол одоо мэдэх хүмүүс мэдэх байхаа. Тэгээд одоо сүүлийн үед бол одоо отгоо шүлэг бичдэг болцсон юм уу гэх мэт. Яриа бол тасрахгүй байгаа. Тий. Энэ бас их түүхтэй юм аа. Яг нарийн түүхийг ярих юм бол одоо би бүр хүүхэд байхын шүлэг бичдэг байжээ. Уг нь бол миний ээж бол их оюунлаг сайхан хүн байсан. Намайг одоо өнгөрч 8 төгсгийн жил талигч болсон юм аа. Тэгээд тэр болтол ээж юм нь одоо бас нэг өвлүүлэе гэж хичээсэн тэр хүний сайхан сэтгэлийн үр утга зохиол яруу найраг гэдэг их ертөнцийг сүүдээ бас нэг хэр хэмжээгээр нь ойлгуулчихъя гэсэн тийм хүсэл сонирхол байсны дагуу би одоо тэр болтол бас их шүлэг яруу найраг их бичдэг байж. Тэгээд ээжигээ талигч болсноос хойш Улаанбаатар хотод оюутан болоод ирсэн. Бараг 10 гаруй жил нэгч мөрт бичээгүй байдаг. Бас хүний амьдрал бас их сони юм да. Тэгээ яг нөгөө телевизийн ажил одоо цаг наргүй байдаг жижиг мэдж байгаа тийм ээ. Шүлэг бичих тийм хүсэл сонирхол төрдөгчгүй байсан байх. Бас их завгүй байдаг байсан байх. 10 гаруй жил шүлэг бичсэнгүй. Тийм болохоор хүмүүс отгоо одоо энэ шүлэг бичнэ гэдэг бол одоо үндэ бас сонин санагдаад байгаа ахал та тий. Тийм учиртай юм аа. Тэгээд шүлэг яруу найр гэдэг энэ их ертөнцийн үүд хаалгыг дахин нээж өгсөн хүн бол миний багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Намсрайжвийн Бачиргал эрхэм багш маань байна. Миний хамгийн ихний номыг одоо редакторлож бүх зүйлийг одоо гардан гүйцэтгэж навчис алтрахгүй нэг гэдэг миний тэр хүүхд ах үеийн шүлгүүдийг багтаасан номыг гаргаж өгч намайг буцаад одоо шүлгээ чи бичдэг болно гэж урам зориг өгч буцааж энэ ертөнцийг авчирч өгсөн багштай маш их баярлж явдаг. Хамгийн анхны шүлэг. За хүүхэд байхын цагаас л одоо ер нь шүлэг тэгэлж эхэлсэн байна шүү дээ. Анхныхаа шүлэг нь ямар шүлэг вэ? Миний анхны шүлэг ижидээ зориулсан шүлэг байдгийг. Тэгээд тэр тухайн үед хөрөлт тулга уран жиргээ гэдээ бас наадмууд болдог байсан маань сарвал. Тэг яг нэг сумын хэмжээнд л дээ. Би чинь Завхай аймгийн их ул сумын хүн шүү дээ. Тэр наадмууд бас гайгүй оролцож исэн тийм талархлын бичиг, баярын бичиг байдаг л да. Тэгээд одоо яг жээжэр унших гэвэл бас мэдэхгүй тэр шүлгээ. Тийм. Тэр навчис алтрахгүй нэг номонд нь орсон байдаг. Тэгэхээр зөвхөн одоо яруу найраг төдийгүй дууны бүтээлүүд, дууны яруу найргийг бас бичиж за түүнээс гадна за дуучид маань хүртэл болж за энэхүү уран бүтээлийн маань тухайд гэх юм бол видео клипүүдийг хүртэл хийж үзэгч олондоо бол хүргэсэн байдаг л да. Ялангуяа одоо манай үзэгчид их сайн санаж байгаа болов уу гэж бодож байна. Шинэ бүтээл нэвтрүүлгээр манаас таны чамгүй олон бүтээлүүд оролцож за үзэгчдэд бас хүрсэн байдаг л да. Тийм би одоо нийтдээ нэг 20 гаруй дуутай болчихжээ бас. Чамлах юм биш. Энэ дундаас клип болсон нэг 3-4 байна л да. Тэгээд миний одоо клиптэй болсон бүх дуу шинэ бүтээл нэвтрүүлгээр орсон байдаг танай телевизийн. Бас их баяртай байгаа. Тэгээд олонд хүрээд явж байгаад бас их баярлж суудгийн танай телевизийн бас хувь нэмэр их би энийг одоо олонд түмэнд түгээхэд. Ер нь яруу найргийн маань тухайд гэх юм бол тийм ээ яг шүлэгнээс гадна дууны яруу найраг гэдэг бол өөрөө бас их өвөрмөц байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд яг энэ дууны яруу найраг бичих
болсон шалтгааны эсвэл одоо санамсрын хүн болгоомоос л өөр өөр юм сонирхолтой түүхийг өгүүлдэг. Ялангуяа одоо дуучтай маань тухайд гэх юм бол утгааха та нэг энэ шүлэгчийг айтайхан юм байна. Энд дээр чинь одоо нэг аялгаа гэдэг нэг сайхан дуу болгоод авчияч гэдэг юм уу тийм ээ. Нэг сонин түүхийг бол өгүүлдэг юм л дээ. Яг анхны уран бүтээл маань бас юу вэ? Ямар дуучинтай бас хамтарч ажиллаж мөн одоо хөгжмийн зохиолчдын юм тухайд ая зохиолчдын маань тухайд гэх юм бол бас ямар хүмүүстэй бас хамтран ажилласан байдгийм байна. Одоо яг эндээс эргэж харна. Миний хамгийн ихний бүтээл бол зүрхэнд тамгалсан хайр юм. Би тухайн үед хил хамгаалах ерхий газрын студид ажилладаг байлаа. Редактораар. Яг хилийн одоо студи учраас тэгээд тийм их оронч хэлч үзлийг төлөвшүүлэх уран бүтээл хийгдэг байсан. Одоо би жаахан зөрүү түн юм байсан юм байлгүй дээ. Одоо ер нь бол зөрүү түн л дээ. Заавал одоо энэ хил мэлтэй холбоотой уран бүтээл хийх одоо хаашаа гэдэг яагаад хайр бичиж болдгоо. Гэдэг зүрхэнд тамгалсан хайрын үгийг одоо тэнд ажиллаж байхдаа бичсэн байдаг. Хамгийн анхны одоо дууны шүлэг. Тэгээд Завхан аймгийн одоо манай нутгийн бас уран бүтээлч авьяаслаг залуу одоо хилийн зэргийн чуулгын удирдаач Даваа сүрэн соёлын дэргэний ажилтан Даваа сүрэн гэж бид хоёр нэг нутаг зүгийн юм болохоор бас хоорондоо бие бинийгээ сайн мэднэ. Тэгээд Даваа сүрэн маань их сайхан аялал хийж тэгээд зүрхэн тамгалсан хайр дуу маань хамгийн анх миний хийсэн дууны уран бүтээлийн эхлэл болсон. Тэгээ бас их учрал тохиолтой миний дүү Монгол Улсын соёлын дэргэний ажилтан Гончгийн Батцөх гэж танай нэвтрүүлгээр бас их олон уран бүтээл нь орсон. Тэр дүү маань дуулж амьдруулсан байдаг. Тэгээ миний анхны уран бүтээл одоо зүрхэнд тамгалсан хайр гэж дуу байна да.
Таны тухайтад гэх юм бол бас таны нэгэн бүтээлийг би бас их сайн санаж байна л да. Энэ маань бол бид нэг ангийнхан гэдэг нэртэй ийм бүтээл байсан. А яг видео клипийн маань тухайтад гэх юм бол бас их өвөрмөц болсон. За ийм сайхан клиптэй дуу бол байдаг л да. Тэгээ энэ дууны маань тухайтад гэх юм бол бас 3 бүдүүн хамтлагийн маань дуулж амьдруулан үзэгчдийн хүрээлийг болгосон байдгаа. Яг энэ бүтээлийг маань бас хэрхэн яаж бас төрөө тийм ээ. За нэг ангийнхан гэхээр хүн ч бас амьдралынхаа туршид их олон ангийнхантай бол байдаг шүү дээ тийм ээ. 10 жилийн ангийнхаа, их сургуулийн ангийнхан ч гэдэг юм. За сурахынхаа хэрээр л олон ангийнхантай болоод байдаг. Энэ бүтээлийнхаа тухай. За энэ бүтээлийг ярихын тухайд бол хамгийн түрүүнд би одоо Завхан аймгийн их улс сумын 8 жилийн хамт төгссөн бүх нэг ангийнхаа хүүхдүүдэд одоо баярлан талархнаа илэрхийлэх ёстой юм. Яагаад гэвэл одоо тэр ангийнхны маань санаачлагаар бүтсэн доо. Бид нар одоо Завхан аймгийн их улс сумд бас нэг уулзалт хад явшаан байлаа л да. Бас нэг хүмүүсний төгсөөл нэг уулзалт зохион байгуулдаг шүү дээ тий. Тэр нэг тухайн үеийн уулзалт болох гээд. Тэгээ манай ангийнхнаас бас санал тавиад цөмөөрөө нэг цаахан дуутай болёо. Одоо урлагт одоо ингэ явж байгаагийн хэрэг юу вэ? Чи шүлэг мүлэг бичдгээ өс чи шүлгийг бичээ. Тэгээ шүлгийг харж байгаад одоо хинээр дуулуулах хэсгээ шийдэж цөмөөрөө хөрөнгө мөнгөний босгоё гэх маягийн юм ярьж. Тэгээд яриа болоод өнгөрсөн хэрэг. Тэгээ ер нь бол бичгэхээр яг ингээд шүлгийг хөгжиж бич болдгоо шүү дээ. Би одоо энэ ихтлгүүрээс баруун дөрвөн зам орох бөглөрөл дундал бичсэн. Энэ дууны шүлгийг. Тэгээд ер нь балцаас гаргаж өчгөө тархин дотроо өчгөө. Ер нь балцаас ойр байгаагүй л дээ баг. Тэгээд яах вэ гэж бөглөрөл дунд нэг зогсоод нэг явсаар байгаа гар утасныхаа ирекийг дарж өөрөө уншиж бичээл тэгсээр байгаа. Өрөөс арга биш. Тэгсээр байгаад баруун дөрвөн зам хүрэхэд ерөнхийдөө араам нь гарчихгүй. Тэгээд тэнд нэг зогсоол болж авч зогсож аваад ерөөсөө бичсэн хэрэг. Тэгээ нэг их засвар ороогүй их сайхан болжээ гэд манай 3 бүдүү хамтлагийн мөнгөн шагаа хүлээж аваад их сайхан аялал хийсэн. Pop маягийн дуу. Тэгээ ер нь бол тийм. Маш сайхан аялал хийсэн. Тэгээд ийм сайхан аялал хийгээд одоо ингээд ийм очрол тохиолтой бүтээл болцсон юм чинь энэ дууг одоо ганцхан манай ангийнхаа өмчлөөд яах вэ? Үе үеийн нэг ангийнхан зориулж хийя гэж сүүлд нь бас тийм оновчтой санал гарсан. Тэгээд энэ үе үеийн нэг ангийнхан гэж нэрлэгдэх бүх л хүмүүс зориулсан ийм бүтээлтэй болсон доо. Клипийг нь Завхан аймгийн их улс сумын яг тэр 10 жилийн үүдэнд тухайн үеийн нөхцөл байдал хүүхдүүдийн хувцас формыг тийм өмсүүлж авч тэр сумын хүүхдүүдийн бүгдийг нь цуглуулж тий яг тэр үеийн байдлыг гаргахыг их хичээсэн нас их оновчтой тийм шийдэл байсан. Тэгээ найруулагч залуу маань их сайн ажилласан. Тэгээд ийм сайн клиптэй болсон да. Таны энэ бүтээлүүдийг ингээд ажиглаад сууж байхад энэ сүүлчийн симфони гэдэг энэ бүтээл их нэрний хувьд гэх юм бол их онцгой өрмөц санагдлаа л да. Дуун дотроос ч гэсэндээ харахад онцгой нэг дуу байдаг. Дуучид дотроос харахад ч гэсэн бас онцгой нэг дуучид байдаг шиг. За энэ бүтээл маань ч гэсэн бас их онцгой санагдлаа. Тийм ээ, сүүлчийн симфони бол одоо их түүхтэй бүтээл дээ. Миний найз нэг залуу байдаг. Одоо нэрийн жидээ дурдаад яах вэ? Тэр залуугийн маань сэтгэл дотор ингэж ургам цэцгэлсэн. Тэгээд сүүлд нь бадамлаж асч явж байгаад бүтээгүү нэг сайхан тийм гэгэн хайрын үйл явдлаас сэтүүлсэн шүлэг юм байна. Сүүлд нэг 50 хүртэл уншаад наадах шин бүр богино хэмжээний кино болгоё гэж хүртэл санал тавьж ирсэн. Тийм сайхан гэгэн хайрын шүлэг юм аа. Тэгээд энэ шүлгээ уншиж сонирхолъя. Сүүлчийн симфони. Чамтай сүүлчийн удаа уулзахад гэрэлтэж байсан аялгуу. Чамтай сүүлчийн удаа уулзсан тэр л үеийн шиг ихшгэлээд байна. Зөвхөн над л зөрүүлсэн мэт хагацлын тэр аялгуу. Зүрх сэтгэлийг минь нэвт норгон уянгалаад байна. 8 жилийн өмнө яг л энэ аялгууг чимнэ. Над л гэж нулимс эвлүүлэн тоглож үлээ. 8 хавар 800 8 үйл намрыг үдэхтэн надаас холдон одсон нандин хайраа мартаагүй би. Зүүдэндэн зүнтэй харцандан гүнхтэй жаахан тэр бүсгүй зүрхээрээ тоглоод байна уу гэлтэй хачин содон байсансан харуусал дүрэн гэгэлтсэн ээлгуунд орчлон уусаад хайрлан уяхан мөчүүд минь эргэн ирэх шиг санагдсан.
Намайг чамаас хагцуусны гэрч мэтийн аялгауг 8 жилийн дараа яг л энэ өдөр сонсох хувьтай байж надад тайртай байсан өхөөрдөн жаахан охин нам суусан гунхсан сайхан бүсгүй болжээ. Аялгау өөрчлөгдсөнгүй, харин чи минь өөр болжээ. Анхны хайраа дурсаж энэ аялгауг тоглолоо гэсэн танхим дүүрэн хүмүүс нэгэнтэл алга ташсан тааз хүртэл дөргөх шиг санагдсан. Чимээгүйхэн би тэндээс гарсан. Чиний хайрыг тэрл хിവэр нь үлдээхээр шийдсэн. Аз жаргалаар солихгүй нандин үнцэн аялгуун шингэсэн анхны хайр минь баяртай. Үүдээр гарсан хойнч ихшгэлсээр байсан аялгау үүлэн чиндийн зүг намайг авч удсан. Гүнигтэй тэрл аялгауг одоо ч би хөлөглөөд гүниггүй тунгалаг анхны хайртайгаан уулзсаар л байдаг шүү. Чамдам баярлаа сүүлчийн симфони минь цасны илтэс борооны тусалтай сэтгэл минь ээ. За юм сүлэг байгаамаа. Хоёрхан хонхот санчихдаа хонгор багын андууд мэн орон жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисэн үгийлэх нэг ангийнхан мэн цацрахтаа санчихдаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисэн үгийлэх нэг ангийнхан билээ хадуу сэтгэл зүрхэн дүрхэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянgat жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо цаг хугацаанд би нэгсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ихгүй бисээ үеих нэг ангийнхан билээ хадуу сэтгэл зүрхэн дүрхэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянgat жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо хадуу сэтгэл зүрхэн дүрхэлж байдаг болохоор хайрлаж явдаг
юм шүү би таньгаа ангихан хамтдаа үсэн хөндөж жилүүдийн алтан хөндөлсөөр хамтдаа үргэлжлэх энхэн насны нэн холбоо очсон анхны хараа нууч гарсан цагаашна мартах бэби адууны Манай монголчуудын бас их сайхан найр зам байдаг л да. Учир нь юу вэ гэхээр дуучинтай тааралдах юм бол мэдээж хэрэг та нэг сайхан айдооны эршгэлэн цэнхэр хатдаг өргөөчээ гэдэг тийм ээ. За мэдээж хэрэг яруу найрагчаас юу нэх вэ гэдэг нь бол ойлгомжтой тийм ээ. За та нэг их сайхан уран бүтээлээ тойролдог. За одоо энэ сайхан бүтээлүүдээсээ та уншиж толилуулаач ч гэдэг юм. Оо манай утга яруу найрагч хэлээ нэг сайхан бүтээл өргөөчээ гэдэг юм. Ийм хүсэлд бол тасралтгүйгээр ирдэг байх гэж боддог л доо. Тэгээ энэ бас нэвтрүүлэгт орж байгаа завшааныг ашиглаад бас мэдээж хэрэг яруу найрагчаас маань өөрийнх нь сэтгэлийн гүнд байдаг. Магадгүй одоо байнгын одоо уншиж одоо тэрнээс тайлбарал тайвширлыг авдаг тэр сайхан бүтээлүүдээс бас өргөөч гэж хүсэж байна. За баярлалаа. Яруу найр гэдэг бол маш тийм агуу ертөнц байна л да миний хувьд. Би ер нь багасаа л их биширж одоо өссөн хүн. Яруу найр гэдэг энэ том агуу ертөнцийг би бол өөрийгөө энэ том агуу ертөнцийн хажууханд нь л одоо дөнгөж очиж чадчихэв үгүй тэгэл биширч харж явдаг хүн л гэж хэлнэ. Тэгээд яруу найргийн тухайд бол одоо ингээд бас яг уу сонирхлоороо нэлээд олон шүлэгтэй болчихсон олон төвөн бас таашааж байна. Энэнд бол одоо би их баяртай байгаа боловч одоо хүн яг өөрийнхөө байх ёстой байгаа төвшнийг одоо мэдэрч яхах нь чухал юм л да. Би бол ерөнхийдөө яг өөрийгөө ямар байдалд байгааг мэдж байгаа тий. Тийм учраас одоо юу гэдгийг нэг их тийм их бүтээл хийцэн тэргээл одоо өнгөрөөд байх хэцүү байна. Яг уу сэтгэлийн димээр олон түмний буйнаар бас тэр сайхан сэтгэлийн урамшлаар 2 ном гаргасан байна. Сүүлийнх нь одоо сэтгэлийн аялал цаглагшгүй гэж шилмэл 50 шүлгийн төвөөрөө хэвлүүлсэн. Тэгээ миний шүлгүүд бас тодорхой хэмжээгээр хүмүүс таалагдж байгаад их баярлдаг. Гэвч бүтээл гэдэг ямар ч нийгэмд байр суурийг алдахгүй. Бүтээл өөрөө уншигчтай олж явах ёстой гэдэг зарчмыг л би хамгийн түрүүнд баримталж ажиллахыг хичээдэг. Одоо нэгэн үеийн нийгэмд одоо зурвасхан үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх шүлгийг бол одоо шүлэг гэж одоо хэлэхэд бас хэцүү л байх. Тэгээ яруу найр гэдэг бол яруу өгсөний чуулган юм. Яруугаар өгүүлэхийг л хэлж байгаа. Яагаад ярууг хэлсэн байна вэ те? Тэгэхэд одоо тэр элдв хараалын үс, элдв янзын ёс бус үгнүүд орсон шүлгүүд их сүүлийн үед бичдэг болж л тийм. Энэ үгнүүдийг оролцуулж бичсэн одоо хүмүүс одоо жоохон одоо юу гэдгийг шүлэг яруу найр бичих сонирхолтой. Тэгсэн мөртлөө бас нэг зүг чигээ болохгүй ч яваад байгаа юм шиг тийм хүүхдүүд бас их байдаг. Тэр улсуудад одоо энэ яруу найр гэдэг чинь юм яруу өгсөн юм чуулга юм шүү дээ гэдэг одоо бас ухаарч ойлгоосоо гэсэн бас бодлоо тий одоо тэгээд энэ завшааныг дамжуулаад бас хэлчихье гэж бодож байгаа. За тэгээд би сүүлийн үеийн одоо бичсэн шүлгнүүдээс нэг шүлэг уншиж сонирхолъё. Би ингэжил гэдэг шүлгийг уншаа. Яах вэ би орчлонг шүүдрэгж хардаг. Ялан модны навцсыг гүнэг гэж боддог. Хөөхөн өхнийг юу н хөөхнийг боддог. Хөөхөн юм байхгүй хачин ихээр гайхдаг. Яах вэ би гүнгийг жаргал гэж боддог. Ялдамхан харцыг яагаад тэгж нэрлсэнийг тунгаадаг. Гэрэлт орчлон ганцхан цэгнээс үүссэн тухай. Гинэн бүхэн гүн ухаанаас үүдэлтэй тухай. Айлын охины тормгор мэлмид ертөнц ямар шуухан харагддаг тухай. Агуу бүхэн иглэхнээс бүрддэг тухай. Яах вэ би орчлон ганцхан тусал юм гэж боддог. Ялгуухан гэгэнээр эвлэн мэлмэрсэн алтанхан тусал юм гэж боддог.
Тэнгэрийн уудамд одод анивилцах нь хүсэл тухай, тэнд очиход болохгүй ч юм байхгүй тухай, яах вэ би өвсийг эрдэнэ гэж боддог, тэр эрдэнэ надад л тэгж харагддаг тухай, дэмчил эцэст нь хумхийн тоос тухай, нэгэн эдис ертөнц болох тухай, нил ягаан өнгө ертөнцийн үүсэл тухай, хуучирж одсон бүхэн эхлэл тухай, хулжих хугацаа сая жил эргэх тухай, итгэлтэйсэн анд элдвэр ягаад муулдгийг, ирэх гэдэг үнэндээ явах байдгийг, төрөх гэдэг үхэхийн нэр болохыг, төөрнө гэдэг олохын үндэс болохыг, ухаарлаас ухаарлыг яаж авдаг тухай, уужмаас яаж гэгэрэлд хүрэх тухай, өвсөнд буусан шүүдрэн дотор яаж амьдрч болох тухай, өнгө бүхэн хар цагаанаас үүддэг тухай, яах вэ би алганыхаа хээг чиний сэтгэл гэж боддог, ямархан сэтгэл гэхээр ийм уран нарийн байдаг тухай, ялгуун бүхэн гүнигаас үүдэлтэй тухай, яс үгүй бол би яаж тогтох тухай, хавирган саран миний биед оршдог тухай, хачин юм боддөг юм аа. Тэр надтай учрах гэж төм бөмөн жил явсан тухай, тэгээд уулзсангуудаа бурхны хутаг олсон тухай, би өөрөө ихийн хөвлий рүүгээ буцаад явж буй тухай, би сэтгэл минь тэнд л очиж амгалан олох тухай, яах вэ би харыг цагаанаар хардаг, үнэн гэдэг худлаас үүддэг тухай, худал нь харин бурхны зарлиг тухай, уйлж хэлсэн үс нулимсаар нэрсэн дарс тухай, уудмын дайдад нуур болж тогтдог тухай, зөв бүхэн буруу тухай, буруу бүхэн зөв тухай, ертөнцийг алган дээрээ тавьчихад хард суух зугаатай байдаг тухай, ерийн юм бүхэн гайхамшигыг бүтээдэг тухай, яах вэ би ингэж л боддог, бодол минь бодлоос үүддэг тухай, бодол дотроо би өөрөө оршдог тухай, эс бүхэн минь нэгэн ертөнц тухай, энэ олон ертөнцийг агуулж байгаам боддгоо. Төрөөгүй байсан тухайгаан Тэнгэр бурхан дахиад намайг яаж бүтээх тухай би ингэж л боддгоо. Яа, энэ бүтээлийн маань хувьд гэх юм бол бас сүулт бичигдсэн бүтээлүүд байх шиг байна тийм ээ. Тий. Хамгийн сүүлд одоо бичсэн шүлгээл уншиж сонирхолтой л да. Энэ ер нь яруу найрагчдын маань тухай сонсоод ярилцлагуудын үзэгчдэд хүргэх зурна онгодын тухай ярьдаг л да. Онгод одоо их сонин янзаар хөвлөгддөг. Онгод одоо магадгүй одоо их олон газар их сонирхолтойгоор бол бууж ирдэг гэдэг. Яг яруу найрагч Батбаярын маань тухайд гэх юм бол онгод нь одоо яг ямар үед хөвлөгддөг юм? Би ерөөсөө яг нам гүм үед надад хинц цаад болохгүй тийм анхаарал төвлөрсөн үед одоо илүү байна. Ямар нэгэн одоо анхаарал татмаар чимээ шүүгэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү үед л гэл анхаарал сэрнждэг бас муу талтай. Хүмүүс л ярьдаг шүү дээ. Сайхан голын урсгал сонсох ч юм уу, байгальд гарах ч байд юм уу тийм ээ. За яг ийм нөхцөлд онгод болоо их орж ирдэг. Эсвэл зүүд нойронд гинтгэ орж ирдэг гэж. Үгүй ер нь яг байгалийн сайхан бол мэдээж онгод хөглөгдөхөөр сайхан. Гэвч арай илүү нь шөний нам гүмд сууж шүлэг бичих дуртай. Яруу найрагчид өөрсдөө их романтик хүмүүс байдаг л да. Та хэр зэрэг романтик вэ? Би ер нь романтик талтай шүү. Тэгээ яа мөрөөдөж болохгүй гэж боддог. Мөрөөдөл одоо мөнгө төлөх биш те гэж ярьдаг шүү дээ. Мөрөөдөл явж л бай. Миний сэтгэлийн үзмж доторх байгаа бүхэл зүйлийг тэр мөрөөдөл одоо дөрөөлөөд бий болгоод ирэх юм билүү те энд одоо юу гэдгийг те миний сэтгэл бол одоо агуудалаа юм шүү дээ. Миний чиний сэтгэлч агуудалаа, миний сэтгэлч агуудалаа учраас энэ сэтгэл дотор байгаа үзмжийг мөрөөдлөөр хөглөөдөхөд яагаад болохгүй байх вэ гэж боддог те. Мөрөөдөх дуртай. Тэгээд сэтгэлийн үзмж гэж үлгээ уншил та. Тэ. Сайн юу сэтгэлийн бас үзмжтэй холбоотой юм ярьсан учраас. За сэтгэлийн үзмж. Үлэмж яруухан сэтгэл дотор минь дүрлэн алгнүдэн гөрөөс би үрдийн нандин эрхэмсээ бүхэн тэндэл цогцолсон байдаг юм аа. Гонц суухад минь тусал нулимс бөмбөрүүлэн ширтдэг юм. Гурван намрын тунгалаг үсгэлэн гэж төвнийг л хэлдэг байх. Туслан нулимсэнд нь хорвоо гэрэлтээд дунирсан гэгэн аялгуу уянгалж л байдаг юм аа. Уянгалахын зүг мэлми юм шээх үед усан мандал уулга алдмаар бидэртдэг юм аа. Усны уран мандал уярлын аялгуунд дөглөөд урд уулын савдаг иржил яваа харагддаг юм. Ижим надад үлдээсэн инэрлийн ордон тэнд би их шиглэнтэй янжин лам бурхан инээмсгэлэнхэн заларчл байдаг юм аа. Их шигт пипа хөгжмөө эвлүүлэн уянгалуулахт нь энэ л аялгауг би чадан ядан шүлгэлдэг юм аа.
Сэтгэлд минь ийм л гоёмсгүй ертөн зоршоод сэмбрүү цэцэгсэн дундаас гөрөөс дүрлий итлширтэн баярлахад минь бадамлын ухаа дэлгэрээд бахтамгоо үзмжээ гайхуулан бүждэг юм аа. Урд уулын савдгийг унаавалгоод уйхан туйхан гөрөөсөн бараавалгоод уужмын хязгаарууд гэрэлтэгч гэрэлт ордны зүг ухаан санагаан зэлэмтэл хурдлан давхитгаа би. Тэгэхээр таны тухайтай гэх юм бол түрүү өгүүлсэн сэтгэлийн аюулгүй саглагшгүй гэдэг номоо 2014 онд үзэгчтэй уншигчдийнхаа хүртэл болгож илтээ. Тэгээд энэ уран бүтээлийн одоо энэ бие даасан ном гарна гэдэг бол тийм зохиолчийн хувьд гэх юм бол одоо маш их том амжилт гэж бол боддог. Одоо ялангуяа одоо манайхан ялангуяа дараамын урлагийнхны хувьд гэх юм бол цонхдог бүтээл тоглоно гэдэг бол одоо бүтэн их сургууль төгсөнтэй адилхан одоо мэдлэгийг уран бүтээлчдэд ялангуяа жүжигчдэд одоо ингэж өгдөг юм аа гэдэг. Яг түүнтэй бас агаар нэгэн болов гэж бодож байна. Бас их хугацааны хөдөлмөр, оюуны их хүч одоо энэ бүхий зүйл одоо энэ номд шингэсэн байж таарна. Тэгээ энэ миний сэтгэлийн аюулгүй саглагшгүй гэдэг бол миний шилмэл 50 шүлгийн төвөр байгаа. Тэгээ энийг номыг би жаахан өвөрмөц хийхийг бодсон л доо. Бүх хуудас өнгөтөр тэгээ бас дотроо зурагтай шүлгэндээ одоо тохирсон тийм зурагнуудыг бас эвлүүлж оруулахыг хичээсэн. Тэгээд бас их шигшижээж бас их тийм 50 шүлгээ оруулсан байдаг. Нэг их тийм зузаан хий гэж бодсонгүй. Нэг ёсондоо одоо хүнд одоо ингээд бэлгэлэхэд их тийм тохиромжтой хэлбэрээр хийсэн юм ном байгаа. Тэгээ энэ номыг одоо бас хэвлүүлэхэд тусалцаа үзүүлсэн бас андууд, хамаатан садан, найз нөхдүүд их байна л да. Тэр бүхэндээ бас их баярлсан талархнаа илэрхийлэх зүйтэй байх. Энэ ийм сайхан номтой болсон. Тэгээд одоо дараагийн ном бас нэг дан дууны шүлгүүдээ эмхэтгээд бас нэг ном гаргах бодолтой ингээд байж байгаа да. Сахим ертөнцид за ялангуяа одоо фэйсбүүкийн одоо орчинд бол яхаар Готхон Баяр гэдэг хүн бол маш том байр суурийг бол эзэлдэг л дээ. За түүнийг одоо таны одоо найзууд болон таныг дагаж байгаа маш олон хүмүүс бол байдаг. Яруу найргаар амьсгалдаг, тийм ээ, яруу найргийг сонирхдаг маш олон залуучууд, дэмжигчид бол байдаг. Тэгээ ялангуяа энэ фэйсбүүкэд одоо хүмүүсийн хамгийн одоо алдартай сайн сайхан гэсэн шүлгүүдийг одоо хүмүүсийн маань хувьд гэх юм бол за бие биендээ түгээдэг. За энд хамгийн их түгээгддэг шүлгийн тоонд бол яхаарахгүй 30 хүрсэн бүсгүй гэдэг шүлэг бол байдаг. Гэвч одоо энэ 30 хүрсэн бүсгүй гэдэг шүлгийн маань тухайтай гэх юм бол эзэн зохиогч нь бас өнөөдөр манай нэвтрүүлгийн хоймор сууж байгааг бас мэдлээ. Энэ санамсраг бас энэ өнөөдөр таны энэ ном дээр гарсан шүлгийг бол олж харлаа л да. Их гайхалтай зүйл. Яг энэ эрэгтэй хүмүүртлөө яагаад нэрээр 30 хүрсэн нэг ийм ундраар сайхан тодорхойлоо вэ гэдэг нь бол их сайхан байсан л та. Энэ бол би бол бодохдоо энэ эмэгтэй хүн бичсэн шүлэг болов уу гэж бодчихсон. Тэгээс би өөрөөс танаас энэ шүлгээ бидэнд хийлж өгөөч гэж хүсэж байна. Бас энэ түүхий сонирхъя гэж бодож байна. Эзэнтэй болов? Энэ одоо эзэн байхгүй зүгээр. Энэ их зүгээр энгийн түүхтэй шүү дээ. Манай нэг ах байдгийн. Бит хоёр уртцагааны тэнд нэг хүн хүлээгээ машин дотор сууж исэн хэрэг. Тэгээд л манай тэр ах надтай ингээ ярьж хөөр сууж байгаа л. Ер нь эмэгтэй хүн чинь яг эд нас нь 30 нас юм штэ. Их сайхан хамаг юм жигдэрж ирдэг энэ төр гэл яриад. Тэгэл би үлгэж явал би яг наадахыг чинь одоо оролцуулаад нэг сайхан шүлэг биччихүү гэсэн чинь гүчиж чадах юм уу энэ төр гэл ахгүй. Тэгвэл та харж байгаа гэл тэгж байгаа л бичсэн шүлэг ерөөсөө энгийн түүхтэй тэгээд уртцагааны үүдэн л бүтсэн шүлэг. Уртцагааны үүдэн машин дотор бүтсэн шүлэг. Бүтээлүүд ер нь ихэвчлэн машин дотор төрөөд байдаг. Тийм л юм шиг байна да тэгээд. За 30 хүрсэн бүсгүй шүлгээ уншиж өгөө. 30 хүрсэн бүсгүй гэдэг цаанаал нэг эрхэмсэг гонхож явахыг нь харахад эндүү өөртөө ихтгэлтэй сайхан залуугийн харцанд эргдэн явахтан жаргалтай санаж учирсан амрагтан янаг халуун сэтгэлтэй нүүр дүүрэн шээхэн Монгол үсгийн донжтой нүд сурмуус хөмсгөн уран галбирлаг шидтэй гүйцэд болсон жимс шиг амтж үзмээр хүсэлтэй гүйцмэл орон тансаг дарихим бүрлбаатай аливаа юмыг тунгаахан цэцэн бэрийн шинжтэй алхаж гიშгэн хүртэл зүрх гжигдэх намтай алдаж унахын дэнсэнд аз дагуулах өвдөстэй аавын хүүгийн сэтгэлийг дааж чадах итгэлтэй 30 хүрсэн бүсгүй гэдэг цаанаал нэг эрхэмсэг гүнэг үгийн харцанд нь хайрын өч бодраастай мөнгөн сарны туяанд болзон зогсох ноёнгатай Монгол үсгийн үсгэлэн дэлхийн энтэй үзэмжээ. Энэ шүлгийн маань хувьд гэх юм бол үнэхээр их гой шүлэг болсон байсан. Тэгээд
бүх эмэгтэйчүүдийнхээ өмнөөс за ялангуяа 30 гарсан бүсгүүчүүдийнхээ өмнөөс 30 гарсан 30 хүрсэн тийм ээ 30 дөнгөж гарч явж байгаа бүсгүүчүүдийнхээ өмнөөс бас танд бас бидэнд зориулсан ийм сайхан шүлэг хийвсэн тэрсэн чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг бас илэрхийлмээр байна. Баярлалаа. Тэгээд энэ шүлгийг одоо хүмүүст нийх их тэгж таалагдаад байх ингэж огт бодсонгүй. Одоо энэ шүлгийг бичснээс хойш 30 хүрсэн гарсан их олон сайхан найзуудтай болсон шүү дээ. Их буянтай шүлэг байгаа юм. Тэгээд өөхөл одоо тэр найз нөхдүүдтэй бас их баярсан талархснаа илэрхийлж байна. Яруу найрагчийн сэтгэлийн утсыг бол их олон зүйл хөндөж хөдлөгдөг байх л та. Тэгээд саяны ялангуяа одоо нийгэмд болж байгаа их олон үйл явдлууд яахын аргагүй одоо яруу найрагчийн сэтгэлийн утсыг бас их хөгөлдөг хөнддөг болов уу гэж боддог. Тэгэхээр өнгөрсөн сард тийм өнгөрсөн 2 дугаар сарын тухайд гэх юм бол бас монголчуудын маань сэтгэлийг хэртгийлсэн нэг аимшигтай хэрэг гарсан. Тэгээ энэ маань юу гэхээр бас үзэгчд маань маш сайн мэдж байгаа болов уу гэж бодож байна. Төрсөн эцгийнхаа гарт бяцхан охин даймнасаа алдсан юм жигшүүртэй хэрэг гарсан. За энэ охинд зориулсан шүлгийг та бичсэн. За мөн одоо энэ захин ертөнцөөр шууган гарч маш олон одоо хэрэглэгчид одоо энэ шүлгийг маань бас хоорондоо сэтгэлээ хуваалцсан байсан гэх та. Тийм эндээ бас түгээсэн. Тийм энэ тухайд одоо бас их би их сэтгэл эмзэглэж байгаа. Яагаад вэ гэвэл одоо маш тийм хэцүү юм болсон юм байлээ. Одоо би тэгж л хэлье. Олон хоног бодож явсан. Би өөрийгөө тайвшруулж чадахгүй байсан хэрэг л дээ. Тэгээд миний хамгийн тайвшрал болдог ганц зүйл нь шүлэг штэ. Тэгэл өөрөө ирэхгүй суугаад шүлэг бичсэн байдаг. Тэгээ энэ шүлгээ фэйсбүүкт одоо постлж дараа нь бас тэр охины зуул өргөх ёслол дээр өөрийн биеэр очиж бүр хэрэг болгож уншиж өгсөн. Тэгээд олон хүн сайнтай муутай олон хүний санаа бодлоос ондоо штэ тийм ээ. Зарим нэг нь бол их сайхнаар хүлээж авч үнэхээр л одоо энэ хүн одоо ингэж хэлэх байсан байх та энтэр гэж бас их дэмжиж, зарим нь болохоор одоо хэрэг мэрэгэн шийдэгдээгүй байхад одоо чи юу ч вэ, юу ичсэн юм бэ энтэр гих маягийн бас хоёр талын байр суурьтай иймэрхүү байдлаар хандцгаасан. Тэгээд ер нь бол би дээр хэлсэн шүү дээ. Шүлэг бичнэ гэдэг бол уншигчтай өөрөө л олж байдаг хэрэг. Тэрнээс уншигчдад одоо таалагдахын тулд шүлэг бичдэг баха. Тэр бол шүлэгчийн сэтгэл санаанаас гарсан л одоо тийм үгс шүү дээ. Би бол одоо боддгийн би шүлэг бичих гэж одоо олон түн шүлэг бичснээр олон түмэнд нэрд гарч ингэж нэг ёсондоо од гэж ирдэг тийм ээ. Од болохыг бол би ерөөсө хүсээгүй эргэлдээ. Ер нь бол анханасаа ч тийм бодол над байхгүй анх одоо хүүхэд ахын зангаасаа ч гэсэн. Тэгээд одоо зарим нэг нь бол одоо бас тийм олон түмнийг одоо ингэж юу гэдгийг зовлонгоор нь жаргал хийж ин шүлгийг бичлээ гэх маягтай. Тэгээ сайн юмас одоо саарыг дагуулж л байдаг сайн темотой хорвоо бодлоо тийм ээ. Надад одоо магтаал зэмлийн аль нь ч одоо надад нөлөөлөхөө байж тий одоо тэгээд тийм учраас би зүгээр л энгийн нэгэн уран бүтээлийг хийгээл явж явах нь миний хувьд жаргал байдаг. Бүр цаашлах юм бол доотхон бэрийг хинж танихгүй байвал бүр сайхан жаргал. Яагаад гэвэл эн чинь одоо бас нэг олон хүн таниад ирснээрээ нэг ёсондоо тэр хүн эрхээ асуулж байгаа хэлбэр гэж би боддог. Энэ миний бодол юм л да. Хаан ч явсан бас нэг өөрийгөө зүг авч явах хэрэг гарна. Хаан ч явсан бас нэг хэлэх ярих үгээ бодож явах хэрэг гарна шүү дээ. Энэ бол одоо төвхтэй л асуудал шүү дээ. Миний хувьд бол зүгээр л хэлэх гэсэн юм а хэлгээл ярих гэсэн юм а яриад гудамж метрлээ явж исэн ч одоо намайг хинж танихгүй бол энэ миний жаргал юм. Гэхдээ миний шүлэг бол миний ад жаргал. Тэгэхээр би аль альний тэнцвүүлж явахыг л хичээдэг. Тийм учиртай юм аа. Тэгээд энэ шүлэг маань их ямар ч үс их муугаасаа илүү сайн тал руугаа олон хүнд их таалагдсан юм байна лээ. Тэгээд намайг дэмжиж, үргэлж урмаар хөвлөж байдаг фэйсбүүкийн олон сайхан найз нөхдөдтэй их баярлаж явдаг шүү та нартаа. Цааш миний одоо уран бүтээлийг дэмжиж байгаасай гэж хүсэн өрөөж та нарын ажил амьдралд их сайн сайхан бүгдийг хүсэж байна. За таны тухайд гэх юм бол хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан гэдгийг бас ярилцлагын эхэнд бол өгүүлж байсан л да. Тэгээд зураглаач гэдэг бол одоо хамгийн хариуцлагатай ажил. Одоо яг л тэр зураглаачийн авснаар л үзэгчдэд хүрдэг. Тийм ээ, за телевизийн нэвтрүүлэгч бай, киноч бай, за бүхий л зүйл одоо зураглаачийн тэр уран сэтгэмж, уран баяжигдмал ухаан тэр
мэдээж хэрэг зураглаач уран чадвараас шалтгаалж одоо тэр дэлгэцийн бүтээл хэр зэрэг сайн байх вэ гэдэг нь бол шалтгаалдаг шүү дээ. Тийм ээ. Яг одоо энэ зураглаач мэрэгжлээр ажиллаж байгаа хугацаанд 10,000 гаруй мэдээгийг бол бэлтгэж үзэж олноо төлөөлж байсан. За түүнээс гадна бас олон төрлийн зураглаачийн ажлуудыг бүтээлүүдийг хийж үзэгчдэд өргөн төлөвлөсөн байна. Тийм ээ. Миний одоо бахархаж явах үндсэн мэрэгжил бол үнэхээр зураглаач гэдэг эрхэм хүндтэй мэрэгжил байна. Би энэ мэрэгчлэрээ 7-8 жил шахуу ажилласан байна. Тэгээд хамгийн анх бол ТV-с телевизэд мэдээллийн албанд орж байхдаа бол мэдээнээс гадна маш олон тийм байгалийн зураглалууд хийдэг байсан. Одоо хүртэл тэр зураглалыг мань сургалсан хүмүүс их байдаг. Одоо зураглаач Чатганбаяр гээл чиний их гоё тийм байгалийн тийм мэдрэмжтэй зураглалууд явдаг байсан шүү дээ гэж тэгдгийг. Тэгээд түүнээс хойш бол одоо хуваараа, хувьсгалаараа нийтдээ байгаль орчны чиглэлээр, нийгмийн эдийн засгийн чиглэлээр хийсэн 10 гаруй баримтат кино хийсэн байна. Зураглаач гэдэг мэрэгжил бол үнэндээ сайхан мэрэгжил шүү дээ. Хүний харах зүйлийг хамгийн түрүүнд олж хардаг гэдэг утгаараа энэ бол үнэхээр агуу юм л да. Тэгээд маш их мэдрэмж шаардна, нямбай байхыг шаардна. Тэгээд би энэ мэрэгжилдээ маш их хайртай. Сүүлийн үед бол одоо бас дуучдын клипийг хийж байна. Миний төрсэн ах Монгол Улсын соёлын дөргөний ажилтан олон түмэнд адар сүрэнгээ дуулагдгаараа алдаршсан Батбаяр гэж хүн байна. Батбаяр ахыхаа дууны клипүүдийг бүгдийг нь би хийсэн байгаа. Миний дүү Хилийн цэргийн чуулганы дуучин Монгол Улсын соёлын дөргөний ажилтан Батцөх байна. Батцөхийнхээ дууны клипийг бас ганц хоёрыг хийсэн байгаа. Гэх мэтээр энэ мэрэгчлэрээ одоо бас бүр хаячихгүй хүн шиг явж л байгаа л да. Тэгээ нэг хамгийн сүүлд одоо бас зураглаачийн ажил гэж ярих юм бол Монголын үндэсний телевиз Швейцарын хөгжлийн агентлагаас бас хамтран зохион байгуулсан байгаль орчин одоо сүйдэж байгаа чиглэлээр тийм сэтгэл имзэглүүлсэн тийм огн бүтээлийн уралдаан зарласан. Тэр уралдаанд би цөлжилт нэртэй бүтээлээрээ тусгай байр авсан байна зураглаачийн бүтээлээрээ. Тэр бүтээл маань одоо YouTube-д байршсан олон түмэн үзээд байж байгаа. Ер нь бас тийм сэтгэл имзэглэмээр тийм дүр зургууд харагдаж байсан л да. Одоо тайшрын усан цахилгаан станд баригдсанараа тэр цахилгаан станц тийм баригдсанаас хойших тийм тэр газар нутгийн 200 гаруй километр оршин сууж байгаа газар нутгийн хүмүүс ямар шуухан зовж байна вэ гэдгийг зураглаачийн нүдээр харуулсан тийм бүтээл байдгаа. Хамгийн сүүлд хийсэн одоо бүтээл маань гэрэл юм да. Одоо тэгээд бүх зураглаач нартаа намайг таньдаг хамтран ажиллаж байсан Eagle TV-с телевизийн бүх хамт олон тэр дундаасаа зураглаач нартаа бас тэгээд хамт телевизийн дээд сургуулийг зураглаачийн мэрэгчлэр төгссөн ангийн андуудаа бүгдөөнд нь бас сайн сайхан бүгдийг өсөн өрөөж цаашдаа орон бүтээлд нь амжилт хүсье. Тэгэхээр аливаа хүнийг ер нь сайн сайхан явахад нутгийн нь уулсан хүртэл одоо босож өндийж бас нэгэнтэй хардаг гэж манайхан хэлдэг. За таны маань тухайд гэх юм бол бас мэдээж эрэг өөрийнхөө унсан газар угаасан усны тухай дурдахгүй бол өнгөрч болохгүй байх гэж бодож байна. Нэвтрүүлгийн маань ихэнд бас ухсхан дурддаад бол өнгөрлөө. Тэгээд манай телевиз маань тухайд гэх юм бол мөн одоо хөдөө орон нутагт байгаа. Үзэгчид маань ялангуяа малчин түмэн манаас манай телевизийг за яг энэ хөгслийн жигүүр нэвтрүүлгийн маань ихээхэн дэмжиж хүлээн аван үздэг. Тэгээд таны маань хувьд гэх юм бол нутаг ижээ хоёр минь хэмээх одоо хамгийн одоо эрхэм хоёр хүнээ зөөрлүүлсэн одоо ийм сайхан бүтээлийг бас үзэж олно бол өргөн төлөвлөсөн байдаг. Тэгээд энэ сайхан нутгийнхаа тухай за мөн сайхан энэ бүтээлийнхаа тухай дурсамжаас бас үзэгчтэй маань оролцож байна. За миний нутаг бол одоо Хуушнаар Далайчин хорвангийн хошуу. Сайн ноён хан аймгийн Далайчин хорвангийн хошуу. Одоогоор бол Завхан аймгийн Ихүүлсэм Тарвахтай нурууны салбар улс Солонготын даа бас одоо миний нутгийг хэлж байна. Би бол үнэхээр сайхан нутагт өсөж төрсэн хүмүүс. Ялангуяа нутаг дотроо би Дунд Цэцүүхийн голын хүүхэд гэдгээрээ бахархдаг. 3 цэцүүхийн гол байна л да. Тэрний Дунд Цэцүүхт нь одоо би өсөж бойжиж миний эцгийн одоо газар хүртэл тэнд байна. Ариун газар байна. Миний эцгийнхээ үе удам дамжиж ирж нутгалж исэн нутаг тэнд байна да. Тэгээд тэр нутгийн одоо онгон хүүхэд болж төрснөөрөө бас их аз завшаан гэж боддог. Тэр нутгийн одоо гол өсөж төрсэн хүүхдүүд муу явах учиргүй юм гинлээ. Тэр сайхан нутагт өсөж байцсан. Тэгээд ижийн нутаг дууны тухайд бол одоо манай нутгийн нэг уран бүтээлч бүсгүй өдөө охин соёл урлагийн сургуулийн уртын дууны ангийн оюутан Ядамживын оюун далай гэж.
тэр дүү манаатай уулзаад Батгахаа хоёулаа нэг сайхан дуутай болъё. Тэгээд би нэг иймэрхүү ээждээ зориулсан, нутаг оролцуулсан ийм шүлэг одоо ингэж танаас одоо гуйж байна. Гэж би өсөлтийн дагуу одоо тэр дууны шүлгийг бичсэн юм аа. Тэгээ бас их учрал тохиолоор ардын жүжигчин Инх тайван ах маань аялгауг нь хийсэн Чингис хаан ах маань би одоо тухайн үед бол мэдээгүй хэрэг 50 гэж гүгэдсэн. Тэгээд яваад очсон чинь тэр агуу хүн сууж байсан. Тэгээд энэ бас их учрал тохиолтой дуу юм а гэж боддог. Тэр одоо мундаг хүн миний шүлгийг ингэж хүлээж аваад бит хоёрыг одоо ингэ дуутай болгож өгсөнд. Тэгээд бас хөдөө орон нутгаас ээж нь бас хурж ирж клипнийхэн зураг авалтанд оролцож тий бүр их ач холбогдол өгж их сайхан клиптэй болсон, ихч сайхан дуу болсон одоо тэгээд олон түмэнд өртөөд явж байна дээ. Зүүдэн дургаад их л холоос санж суугаад хүслэн болсон хүүгээ харуулдаад хүдэнд хангаадаа зайлбарчил байгаадаа ижи нутаг хоёр минь Ji
урлагийн маань нэр хүслийн жигүүр тэг хүсэл мөрөөдлийн хувьд гэх юм бол их олон янз байдаг. Тийм ээ ойрын холын ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр таны би бас их ойрын хүсэл мөрөөдлийг сонсъё гэж бодож байна. Яагаад гэвэл залуу хүн учраас маш их олон зүйлийг хүсэж мөрөөддөг баг. Тэгэхээр хамгийн ойрхон хүсэл мөрөөдлийг сонсъё гэж байна. Би одоо нэг ойрын мөрөөдөл гэх юм бол нэг ямар ч үсэн нэг дуу гаргана гэж бодож байгаа. Маш ойрын мөрөөдөл. Тэр их учиртай дуу л да. Тэгээ гарсан хойно олон түмэндээ одоо бас ярих цаг завшаан олдох байлгүй. За яг хөө алсын мөрөөдөл гэж ярих юм бол би ерөөсөө л ганц л юм боддог. Монгол хэл соёлоор л үлдээсэй гэж. Ерөөсөө л ганц тийм бодолтой. Монгол хэл соёл одоо яг л энэ хэлбэрээр байгаасаа сүүлийн үед их гажуудж байгаад л их харамсаад байна л да. Маш их хэмзэл надад төрж байна. Урлаг гэдэг одоо ертөнцтэйгүүр жигүүр дэлгэж яваа шуу гэж өөрөө төсөөлөн бодвол эрхэм яруу найрагч Тун Баяр та ямар шуутай өөрөө зөвлөхөөс? Би хараацаа шүү. Хараацаа бол тэгэл илгэн хайлан хааж хамаагүй нисч идэх. Маш хурдтай заримдаа юмны урдуур орчих гэл тээ. Би ерөөсөө л тийм. Хаана яваагач заримдаа мэдхээ байтлаа хөөрнө. Одоо тийм хөөргөн бас гэхдээ бас одоо жаахан хэрсүү ухаантай гэж зарим нь ярина. Их тийм одоо юу гэх юм те одоо нэг тийм хөвсөргөн хүн шүү дээ би ч одоо. Гэхдээ бас хүмүүс намайг их ухаалаг гэдгийг. Гэхдээ би өөрийгөө ухаалаг гэж юу н хинт ч ярьж явсангүй. Тэгэхэд энэ надад байгаа сайн зан чанар юу л байдгийг. Энэ олон түмэнд одоо таашаагдж байгаа ямар нэг юм байх юм бол энэ бол миний ээжийн буян л гэж хэлнэ. Яхаарахгүй миний ээжийн буян учраас би тэгж хэлэх дуртай. Тэгэхээр сонирхолтой ярилцлага өгсөн Тун Баяртаа баярлалаа. Тэгээд танд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд дээжээрээ түрүү ярилцлагын донд өгүүлсэн залуу хүн учраас маш их олон хүсэл мөрөөдөлтэй байгаа. Тэгээд тэр бодсон, сансан болгонтой нь бас сэтгэлчлэн бүтгийн үлзээтэй сайхан ерөөлийг өргөн бэхшүүлье. За тэгээ ээсээс телевизийн хамт олондоо тэгээд ард түмэндээ намайг үзэн сууж байгаа найз нөхөд нутгийн зан олон бүхэл хүмүүстээ эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсье өрөөё. Тэгээ олон дахин одоо танай телевизээр уран бүтээлээ яриад ингээд сууж явах ад завшаан их олдох болтугай гэж бас их өрөөё доо тий бодож байна. Тэгэж бодож байна да.